За энх тайвны гүрний доор байгаа халаалтын шугам бол 4 сарын 12-нд гарсан. Тэгээд тухайн өдрөө бол ерөнхийдөө шөндөө бол засаад хэвэн болгосон баг. Энэ өөрөө одоо 2002 онд ашиглалтанд орсон. 300-ийн диаметртэй шугам баг. За ерөнхийдөө бол яг зөв нийт нийлэхэд Улаанбаатар хотын хувьд бол одоо инженерийн шугам сүлжээний асуудал бол нэлээд хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Юу гэхээр одоо сүүлийн 20-30 жил бас одоо хөрөнгө оруулалт бас шинэ бүтээн байгуулалтууд одоо нэг хуучин шугамн дээр хийгдээгүй дандаа нэг барилгачид хэлж байгаатай холбоотой суурьшлийн бүс одоо өөрчлөгдөж байгаатай холбоотой ер нь бол ингэж шинэ хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд байгаа за орон сууц байрнуудын дундах одоо 1220 км шугам сүлжээ байна. Дээр нь дулааны шугам сүлжээний 378 км шугам сүлжээ байна. Тэгэхэд дээрх шугам сүлжээнүүд одоо 60% нь бол ингээд ашиглалтын хугацаа дууссан гэдэг юм өсөлт байдалтай байгаа. Одоо азар бол яг дулаарсан үедээ гівдэж таарлаа тий. Өвлийн үйлрэл тэрийг хүлцсэн бол одоо тэр чигээрээ хүлдүүд Улаанбаатар хот гал алдах юм эрсдэлтэй биш үү тий. За тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол яг зүгээр жид болгон тав хүн бас мэдж байгаа. Одоо Улаанбаатар хотын нутагт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт одоо төлөвлөлт шугам сүлжээний одоо засвар шинжилгээний ажлуудыг бол хийдэг. Тэр нь бол одоо юу гэж нөхөр тухайн шугам сүлжээнүүдийг одоо өвлийн үйлдвэрлэлд хэвийн ашиглалтын одоо нөхцөл байдлын хангаж ажиллах хэмжээнд одоо төлөвлөдөг болохоор бид нар энэ арга хэмжээ бол харьцангуй гайгүй гараад байгаа. Тэгэхээр бид цаашлаа бид нар яах ёстой гэхээр ер нь энэ шугам сүлжээний асуудлыг үл ээж бүрнээр нь энэ 50 60 онд ашиглалтанд орсон. Одоо зарим нь бол 50 60 жил явж байгаа, 30 жил явж байгаа ийм шугам сүлжээнүүд байгаа болохоор дээр шугам сүлжээнүүдийг бол шинжлэх хэрэгцээ шаардлага байна. За энэ 2023 онд бол үйлчлэлтийн 24 оны үйлчлэлтийн бэлтгэл ажлын хангах хүрээнд бол нийтдээ 644 төсөл арга хэмжээ инженерийн шугам сүлжээ тогтчлтын ажил дээр бол хэрэгжинэ. Энэ дээрээс бол нийтдээ 27.1 км шугам сүлжээ дулааны шугам сүлжээнд хэрэгжинэ. Тэгэхээр одоо бол яг зөвхөн энэ жилийн хувьд бол бас их ачаалттай төвийн шугам сүлжээнүүдийг бол нэлийн одоо 30 40 жил болсон шугам сүлжээнүүдийг шинжлэх болохоор одоо та бүхэн мэдж байгаа баг тойроо багшийн дэдээс суусын урдуур гараад ингээд эцэг төвийн уулзуур хүртэл бүтэн тойрох энэ одоо шугам сүлжээг нийжүүрэн солино цэвэр усны шугам кабель шугам сүлжээтэй нийжүүрэн солино. Дээр нь одоо Өлөөскагийн уртлын Жамингүний гудамж гэдэг одоо энийг одоо энэ төв намынсангийн тэн дээрс бүтэн тойрол багшийн дэд хүртэл ингээд солих. За хорооллын эцэсгээд ингээд гихмичлэнгээр одоо Дэлхийн банк, Европын цэргийн бос улсын банкар бол одоо 30-аад км шугам сүлжээг нийжүүрэн шинжилэхээр байна. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд бол 2023 оны засвар ашиглалтын график бол батлагдсан байгаа. Дулаан бас одоо 9 цэгт ерөнхийдөө үндсэн том шугам сүлжээнүүд хаана дээр нь шинээр хэрэгжих энэ шугам сүлжээнүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Тэгэхээр бас энэ жилийн хувьд нэлээд бас шахуу бас 8 сар 5 гэхэд бол ер нь үндсэн ажлууд дуусахаар одоо явж байгаа хөдөлгөөний зохион байгуулалт бас иргэдийн зорчих тэгээд иргэдэд мэдээлэл хангах ажлуудыг бол одоо бас эрчимтэй хийгээд явж